Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээрээ Монгол ардын аман зохиолын нэг төрөл ертөнцийн 3-аас танилцуулъя. Одоо багш та нарт нэг дуу чимээ сонсгох нь. Тэр дуу чимээг сонсоод юуны дуу чимээ болохыг багштаа хэлж өгөөрэй хүүхдүүдээ. Хэн дуурсан бэ хүүхдүүдээ? Зүйтэй, сайн байна. Одоо бүгдээрээ зураг дээр хэн дуурсныг харцгаая. Хүүхэд инээсэн байна. Багшигээ дагаад хэлээрээ хүүхэд инээсэн байна. Дараагийн дуу чимээг сонсъё. Ямар амьтан дуурсан бэ хүүхдүүдээ? Сайн байна. Одоо ямар амьтан дуурсныг зураг дээр харцгаая. Гүлэг утсан байна. Багшигээ дагаад хэлээрээ гүлэг утсан байна. За дараагийн дуу чимээг сонсъё. Ямар амьтан дуурсан бэ хүүхдүүдээ? Сайн байна. Одоо бүгдээрээ ямар амьтан дуурсныг зураг дээр харцгаая. Ботго буйсан байна. Багшигээ дагаад хэлээрээ ботго буйсан байна. Манай монголчууд эрт дээр үеэс хүүхэд, гүлэг, ботго гурвыг ертөнцийн 3 хөөрхөн гэж нэрлсээр ирсэн байна. Одоо багш та нарт ертөнцийн 3 хөөрхнийг хэлж өгье. Бой нарилсан хүүхэд нэг хөөрхөн, борвоо нээсэн гүлэг нэг хөөрхөн, босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн. Одоо бүгдээрээ зураг дээр хэлцгээе. Бой нарилсан хүүхэд нэг хөөрхөн. Багшигээ дагаад давтаад хэлээрээ бой нарилсан хүүхэд нэг хөөрхөн. Борвоо нээсэн гүлэг нэг хөөрхөн. За багшигээ дагаад хэлээрээ борвоо нээсэн гүлэг нэг хөөрхөн. Дараагийн мөрийг хэлье. Босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн. Багшигээ дагаад хэлээрээ босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн. Одоо энэ ертөнцийн 3-т орсон шинэ үгийг утгыг тайлбарлаж өгье. Бой нарилсан гэдэг нь хүүхэд өсөж хөлд орж явж чаддаг болох үеийг хэлдэг юм байна. Борвоо нээсэн гэдэг нь хөдөлж явж гүйж чаддаг болсон амьтныг хэлдэг. Босож тэнцэж байгаа гэдэг нь ихээс төрөөд хөл дээрээ тэнцэж зогсож чадаж байгааг хэлдэг байна. Одоо бүгдээрээ ертөнцийн 3-аа давтан хэлцгээе. Бой нарилсан хүүхэд нэг хөөрхөн, борвоо нээсэн гүлэг нэг хөөрхөн, босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн. Одоо зураг дээр хэлцгээе. Бой нарилсан хүүхэд нэг хөөрхөн, борвоо нээсэн гүлэг нэг хөөрхөн, босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн. Одоо бүгдээрээ хөөрхөн гэдэг үгээр холбоо үг үүсгэж хэлье. Хөөрхөн хүүхэд. Багшигээ дагаад хэлээрээ хөөрхөн хүүхэд. Хөөрхөн гүлэг. Багшигээ дагаад хэлээрээ хөөрхөн гүлэг. Хөөрхөн ботго. Багшигээ дагаад хэлээрээ хөөрхөн ботго. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ ертөнцийн 3 хөөрхөн гэж юу болохыг
мэдэж авлаа. Гэртээ ээж аавтайгаа ертөнцийн 3 хөөрхнөө татдах нь чэйжлээ. Хөөрхөн гэдэг үгээр илүү олон холбоо үг үүсгэн хэлээрэй. Өнөөдрийн хичээлд хамтран идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.